эрдэнэс нэвтрүүлгийн 704 дахь дугаар үзэгч уншигч та бүхэнд хүргэх гэж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаараар бид эмэгтэйчүүдэд урам зориг өгөх 50 номын жагсаалтын тухай ярилцгаар. Жагсаалт харна төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Тийм жагсаалт бол айгүй хэрэгтэй л дээ. Яагаад вэ гэхээр одоо ном бол маш нэг өргөн хүрээтэй гардаг болсон. Тэгээд сонголтоо ихэд айгүй хэцүү болсон. Тийм болохоор яг уншигчийн хувьд ч тэр орчуулагчийн хувьд ч тэр жагсаалт байвал одоо жишээ нь хүмүүс ямар ном хүнд бэлгэлэх вэ? Эмэгтэй хүн ямар ном унших вэ ч гэдэг юм уу ингээд асуултууд айгүй хэрдэг штэ тий. Тэр юуны тухай ном бэ гэдэг юм уу? Тэр тал дээр яг уншигчдын боловсролыг дэмжихэд айгүй төхөмтэй ажил гэж бодож байна энэ ажлыг. Энэ ном одоо номын ертөнц нэвтрүүлгийн нэрлэгдэж байгаа жагсаалтанд орсонд бол баяртай байгаа. Төслийн багийн зүгээс маш их баярлалаа. Ингээд бид гурийн хувьд болохоор насны хувьд өөр ном уншдаг төвшин ч гэсэн бидний хувьд өөр ч гэдэг юм. Одоо нэг юм 3 өнгийн өөр өнгө сууж байгаа байхгүй. Зориг эмэгтэйчүүдэд урам зориг өгөх 50 ном гэдэг жагсаалтыг бас гаргасан байгаа. Тэгээд ерөнхийдөө энд одоо эмэгтэй зохиолчдын дүртэй, эмэгтэй зохиолчдын бичсэн эмэгтэй одоо тий гол дүртэй одоо тийм номнууд бас илүү их байгаа. Хичнээн их уншин төчнөө сайхан амьдралын саад бэрхшээлийг давж туулахад хэрэгтэй байдаг байхгүй. Жагсаалт нь 1001 шөнийн үлгэрийг сонгосон юм. Одоо жишээ нь сонгож оруулсан. 1001 шөнийн үлгэрийг бол оюунэгч мэднэ. Ко мэднэ, би мэднэ. Тэгэхээр бүх цаг үед уншигдчихсэн юм ном болчихлоо. Одоо хүрх гэдэг л да. Сая хүүхдүүдэд зориулсан хөлбөр хүртэл гарцсан байсан тийм. Одоо бүх цаг үед хамгийн одоо бас нэлээ эртний уран зохиол маягаар. Тэгээд дээр нь 1001 шөнийн үлгэрт гардаг манай одоо үлгэр хаанд ярьдаг Шахрадаас та тий одоо төшөмлийн охин бол одоо хүн төрөлхтний энэ одоо утга уран зохиолын хамгийн одоо мэрэгэн ухаанд хатан тэгээд өөрийнх нь тэр одоо ур ухааныг одоо бусад одоо тэр арт иргэдийн одоо эмэгтэйчүүдийг аварч байгаа тэр одоо мэрэгэн ухааныг нь тий бас үнэлж гаргасан ийм хүн төрөлхтний бас сод нэг мэрэгэн хатны нэг учраас бас энэ 50 жагсаалтынхаа бас хамгийн ихэнд 1001 шөнийн үлгэрийг бас сонгож авсан. Ер нь бол ямар ном уншихаа мэддэггүй хүмүүс бас байдаг байхгүй. Өөрт хэрэгтэй хэрэгцээгээ харж нэг сонгоно, өөрийгөө хөгжүүлэхийгээ харж нэг сонгоно. За оюун ухаанаа тэлээч гэдэг юм уу те. Янз янзын зорилгоор сонгож байгаа шүү дээ. Тэгэхээр би эмэгтэй хүн юм чинь эмэгтэй хүн ер нь нийгэмд өөрийгөө яаж авч явах хэвтэй юм, амьдралд өөрийгөө яаж авч явах хэвтэй юм. Тэрийг би одоо ямар номноос мэдчих болох вэ гэсэн одоо тийм асуулттай дотроо тийм эргэлзээтэй явж байгаа хүнд бол тийм жагсаалт бол үнэхэр чухал. Номын сонголт жагсаалт гэдэг бол өөрөө бас их идрэтэй тий. Хамгийн гол зүйл нь яагаад ийм жагсаалтыг гаргаж хүмүүст хүргэдэг сонгодог номын жагсаалт гэж байдаг вэ гэвэл хүн болгон хэвлэгдэж гарч байгаа тэр бүх номыг уншиж амжихгүй. Тэгээ хүн болгон өөрийнхөө тэр нэг одоо жишээ нь баг хүүхдүүд ном төртөө орлоо гэхэд эхлээд хүн өөрийнхөө тэр концепцийг ч юм өөрийнхөө мэдрэмжийг бүрэн дүүрэн тодорхойлж чаддгүй юм байна л. Би яг уянгийн ийм зохиолуудад дуртай юу? Эсвэл тийм детектив зохиолуудад дуртай юу? Эсвэл би хүний намтар зохиол унших дуртай юу? Хов хүний тийм гоё хөгжлийн номууд би унших дуртай байна уу гэдэг мэдрэмжээ өөрөө эхлээд олж авах тэр одоо хөглөхийн тулд тэр хүнд бид нэр зориулж ингэж номын жагсаалтыг одоо дэлхийн нийт ч гэсэн одоо гаргаж сургалтын системдээ оруулж ингэж явт юм бэлээ. Тэр үүднээсээ бас ахуулаад тэгээд дээр нь сая судаагч мөнс хэллээ тий. Номын одоо баяр дээр одоо ингээд 69% нь эмэгтэй хүмүүс одоо тий. Дандаа ирж яан оролцож байгаа эмэгтэй хүмүүсээс энэ номын баярт одоо илүү одоо тийм зохиолчд нь бас илүү их эмэгтэйчүүд байна. Тэгээ зохиолчтойгоо уулзахын тулд ч бас зарим нь ирж байгаах тий. Зарим нь одоо илүү тэр эмэгтэй хүмүүс одоо ном унших тэр зүйлдээ одоо илүү анхаардаг ч юм уу өөрийнхөө хөгжилч мөнгөд янз янзэл хүчин зүйлүүд бас нөлөөлөл байж байгаа тий. Тэр үүднээс бас ингээд номын ертөнцийн байгууллагатайгаа хамтарч оюунагч судаагч ингээд шүүдэр цэцэгчтэй бүгдээрээ л ярилцаж ингээд 50 ном нэг номын зөвлөл гэж бид нэр байгуулад бас энэ номыг нэрлэж байгаа. Гэхдээ энэ номыг нэрлэхийн тулд одоо өнгөрсөн хаврын баяраас номын баяраас хойш ажиллалаа. Эхний ээлжинд бол бид нэр 50 номыг бол нэрлсэн байна. Тэгэд эмэгтэйчүүдэд бас урам зориг өгөх 50 номын жагсаалтын тухай бид нэр бас томилон энэ удаа ярих гэж бодож байна. Монгол зохиолчдын зохиол бүтээл одоо номын салбарт их гарч байна. Энээр хэрэг бас их чанарчж байна. Айтайхан зохиолууд бас байгаа шүү. Энийг бас мэдгүй хажуугаар нөнгөрчихвээ гэж бас санаа сэтгэл тавьсан гэж хэлж болно. Тийм болохоор бас гайхамшигт 50 урам зоригийн түүх гэсэн гоё ном байна. 2019 онд оны бараг 1 сараас хаа Улбар Publishing-ийн үүсгэн байгуулагч Бат Уянган маань яг гартаж энэ төслийг одоо удирдах авч
явж явсан. Тэгээд төслийн багийнхны хувьд бол илүү дэмжихтэй хамтарч ажиллах чиглэлээр бол ажилласан. Тэгээд энэ төсөл хамгийн одоо анх санаачилснаасаа өсвөлээд бид нэр хашгийн төлөө хийгээгүй. Юуны төлөө хийсэн бэ гэхээр гендер эрхтгч байдлын төлөө ажилладаг байгууллагын үзэл санаа. За тэгээд цаашлаад ер нь яг Монгол улсын түүх одоогийн энэ нийгмийг бүтээхэд эмэгтэйчүүдийн хувь нэмэр оролцоо ямар байсан бэ гэдгийг гаргаж ирэхийг илүү хүссэн. Дээр нь маш олон мэрэгжлүүд байдаг шүү. Тэ эмэгтэй хүмүүс энэ одоо улсын түүхэнд болон энэ салбарт салбарт манлайлан анхны жимийг нь гаргаж замыг нь өргөсгөж ажилласан шүү гэдгийг харуулахыг зорьсон. Зохиогч маань бараг 200 гаруй хүмүүсийн түүхийг судалсан, баримтыг нь нягтлж, архивыг нь одоо ухаж ажилласан. Бид нар цаг хугацаа болон нөгөө хөрөнгө санхүүгийнхаа бас нөөцөнд баригдаад ингээд 50 эмэгтэйн түүхийг гаргасан байгаа. Тэгээд анх бол бид нар 6 хүүхдүүдэд зориулж зуруулъя гэдэг концепттэй байж байгаа. Тэгээ явцын донд энэ нөгөө маш олон уран бүтээлч нартай хамтарч ажиллах болоо. Тэгээд нийт 26 уран бүтээлч зураач нартай хамтарч ажилласан. Энэ зураачд маань бүгдээрээ сайн дураараа ажилласан. Зохиогч болон төслийн багийнхан маань бүгд сайн дураараа ажилласан. Цалин улс аваагүй гэсэн. Тэрслээ хөгтөд зориулсан бяцхан түүхүүд гэдэг бас алдартай юм байгаа шүү дээ. Дэлхийн одоо хүчрэг эмэгтэйчүүд. Тэрний ерөнхийдөө тийм концепт, стил маягаар. Тэгтээ одоо Монгол эмэгтэйчүүд маш сонирхолтой дөрүүд байдаг манай номонд. За жишээлх юм бол одоо Тарбазавр Батар гэдэг өлөг хөрвөлийг бол мэдж байгаах. Тэгээд энэ одоо Батарын арга ясыг судалсан Болормоо гэдэг палеонтологч эмэгтэй байдаг. Тэгээд палеонтологч гэдэг мэрэгжил тэгээд тэр дундаа яг Монголоос зөвхөн олддог энэ өлөг хөрвөлийг бол тэр Болормоо гэдэг палеонтологч бол судалдаг байсан. Тэгээд энэ хүний түүхийг бас оруулсан. За бидний сайн мэдэх одоо орны судлалын төв тэ хүрэл тогоод гэдэг одоо орон судлалын төвийг Монголын анхны одоо орон судлаачдын нэг Минж Бадгаргай үүсгэн байгуулж, барилгыг нь бариулж тэгээд анхны захирлаар нь бас ажиллаж исэн юм байлээ. Уяач эмэгтэй ер нь байд юм болов уу гэж бид бас биенээсээ асууж агаад хасаар агаад хүн олцсон байхгүй юу. Тэгээд хорлоодоо гэд тэтгэврт гарсныхаа дараа морь одоо уйдаг болоод манлай уяач болоод тэгээ бүр 70 эдэн настайдаа Дубайд хурдан морь унаж уралдажсэн тийм түүхтэй эмэгтэй байдаг. Бас анхны эмэгтэй хүмүүж тэгээд тэр түүний араас ингээд залуу эмэгтэйчүүд бас эмэгтэй хүн бас хүмүүлж болт юм биш үү гэд ингээд сэтэл аваад одоо хүмүүж болсон тийм түүхүүд бас зөндөө байгаа. Мэргэжил бол болгон мэргэжил бүхэн сайхан гэдгийг бас харуулахыг зорьсон. Гайхамшигт уран зориг 50 түүх гэдэг одоо юм ном. Одоо хуульччээ Батуян бас яруу найраг гişүлэг бичдэг. Их ч одоо эмэгтэйч одоо улбар гэж паблишинг гасвс. Нийтлээ хэвлүүлсэн байгаа. Тэгээд нэг талдаа ерөөсөө энэ эмэгтэйчүүдийнх нь одоо тэр одоо тухайн хүний амьдралын түүхийг нэгхэн одоо тэр номын нүүрэнд багтааж одоо хүүрнэлт маягаар одоо тийм уран сайхны байдлаар одоо нэгтгэж бичиж одоо уншигчдад хүргэсэн. Тэгээд одоо хүүхэд залуучууд ч одоо өсвөр үеийнх ч уншихад маш тийм ойлгомжтой. Нийт 50 дүр 26 зураач. Дээр нь төслийн багийнхан гээд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн энэ одоо номыг бидгээд бас анх санхүүжилтаагаагүй. Тэгээд нөгөө бүх хүмүүс нь сайн дураараа ажилласан. Тэгээд нөгөө санхүүжүүлэгч байхгүй энэ төсөлийг хамгийн анх бид нар хэвлэлтийн зардлыг олох гээд нөгөө урьдчилан захиалга гэж авч ирсэн. Тэгээд урьдчилан захиалгыг бол яг нөгөө өөрсдийнхөө сувгаар тэг ингээ ийм ном гаргах гэж байгаа. Урьдчилж та бүхэн ном захиалаач гэд ингээд төсөлд тавиад сошиал медиагаар зар тавиад явхад бас хамгийн анхны хэвлэлийн зардлыг маань урьдчилсан одоо итгэж тий бид нарыг ном гаргаж байгаад итгэж ингээд урьдчилан захиалга өгчээсэн хүмүүсийнхаа димээр болвол номоо ямар ч гэсэн амжилттайгаар ондоо багтаад бид бараг 12 сарын 20-доор бид номоо гар дээр авчихсан. Тэгэхээр бас яг ингээд маш олон хүний сэтгэл итгэлтэй үр дүнд бас гарсан бүтээл байгаа. Хүүхдүүд эндээс урам зориг аваад аав ээж нар бас хүүхдүүдтэйгээ одоо цагийг өнгөрөх маш гоё тийм нандин гэр бүлийн цаг бас энэ номоор дамжуулж бий болж байгаад бол бидгээд баяртай. Тэгээд энэ ном одоо номын ертөнц нэвтрүүлгийн нэрлэгдэж байгаа чагсаалтанд орсонд бол баяртай байгаа. Төслийн багийн зүгээс маш их баярлалаа. Таны амьдралд ер нь тийм урам зориг өгч исэн
эмэгтэй дүртэй, эмэгтэй зохиолч ч юм уу эсвэл эмэгтэй хүнд нэг тийм өөр бодлыг одоо өгчээсэн ямар ном байсан бэ? Эмэгтэй хүний тухай уншсан анхны ном гэвэл Данийн зохиолч Томас Маннын Хүний бяцхан үр дийтэй гэдэг арманыг би анх уншиж байсан. 6 дугаар ангийн сурагч байхдаа. Би бол ер нь маш их ном уншдаг байсан л да. 1-р ангиасаа хойш л ер нь номноос салаагүй. Тэгэхээр тэр бол надад яг эмэгтэй хүний амьдрал ямар байдгийг, эмэгтэй хүн дээр нь ямар юм тохиолддгийг. За тэгэл тэр чинь бас нөгөө капиталист нийгэм, социалист нийгэм хоёрын ялгааг бас жижигхэн ялгаад биччихсэн тийм зохиол байхгүй юу? Бас жоохон тийм одоо коммунист маягийн тийм өнгө аястай зохиол төгсгөл нь. Доторх яг жинхэнэ амьдрал нь бол Данийн тосгонд амьдарч байгаа одоо залуу бүсгүйн одоо бага наснаасаа эхлээд насан турш хүртэлх үеийнх нь одоо бүх амьдралын нарийн ширийн бүх юмыг одоо маш гоё бичсэн тийм зохиол. Толстой бол одоо Анна Каренина бол тийм эмэгтэй хүнийг одоо үгийн шидээр магтандуулсан хамгийн одоо гоц тойролын нэгд. Дээр нь одоо хүний хөгжил, баримтат бүтээлгээд аль талаас нь л ерөнхийдөө бас төлхөө төвөрлөхийг тэгээд нэг зохиолч юм бол нэг л гоё. Тэгээ эндээс хамгийн одоо хүчрэг эмэгтэйг бий болгосон дүрийг нь одоо жишээ нь Жени Герхард ч юм уу. Жени Герхард гэдэг Жени гэдэг энэ эмэгтэй бол бас л одоо ядуу гэр бүлээс гаралтай, маш гоо үзэсгэлэнтэй. Гоо үзэсгэлэнгээсээ гадна одоо тэр эр хүнийг хайрлах тийм ээ, үнэнчээр хайрлах тэр гоо сайхан бол өөрт нь нэвчин гэсэн бас нэг юм хүчрэг эмэгтэй байна. Лестер гэдэг тэр залууга яг өвөр дээр нь одоо нас навчиж байна. Энэ дээр хүний амьдралын юм том асруудаан юм цикл харагдаж байгаа хэдиж уншихад бол нэрээ тийм өдний урдуур тэр хүний амьдралын зураг үгээд өнгөрч байгаа юм шиг тийм мэдрэмж төржөөсөө. Сэтгэл шимсэрмээр мэдрэмжүүдийн дараа нэг тийм уншиж дуусгаад нэрэл одоо яалтгүй юм саарл нийгэм дунд тийм ээ. Үнэхээр тийм гэрэл гэгээнүүд өөрөө тэрийг туулчихсан гэднээс цаана өөрөө тийм гэрэл гэгээтэй үлдэж чадж байгаа. Тийм эмэгтэйчүүд. Мэдээж хэрэг түүхэн зохиол бүтээлийг бид нэр энэ дээр анцуулж байгаа. Ялангуяа Синти төссөн хатад гэдэг одоо ном байгаа тийм. Энэ Синти төссөн хаттын хувьд бол тухайн тэр хаттын одоо тий өр хүүхдээ тэр зааж сургаж ирсэн уур ухаан одоо тэр сургаал гэхээс илүү өөрөөсөө ямар тийм хүчрэг эмэгтэй өөрөөсөө ямар мэрэгэн ухаанаараа тэр одоо хаадан зарим нь одоо мөхсөн тий мандаж буурж исэн улсыг одоо төрж исэн Монголыг одоо нэгтгсэн одоо тэр түүхүүдийг нь хамгийн гол нь базж битсэн яг өөрсдийн тэр өр хүүхдээрээ хүчрэг байсан сургаал үг хэллэгээрээ хүчрэг байсан гэдгээс илүү давхар тэднэр нь байгаа. Гэхдээ давхар яг өөрсдөө яг хэрхэн хүчрэг тэр оюун санааныхаа хувьд хэрхэн хүчрэг ийм нэгдэлтэй тий цэцэн мэрэг ухаантай байсан юм бэ одоо ойлгож мэдэж сурч авахад тий магадгүй тэр хаттынхаа тухай түүхээр дараа нь хин нэгэнтэй ярилцахад тий одоо маш таймсан хэрэгтэй маш сайн юм судалгааны бүтээл болсон. За ингээ хаттаас ингээ дэшилж хаттаас эхэлж штэ ингээ юм ингээл дунд нь зөндөө олон өнгө айс орж ирсэн нь шивгчний тухайртлын бас орсон байгаа. Тийм Маргарет Итвуд шивгчний үлгэр байгаа. Шивгчний үлгэр бас яг нэг гурван зохиолынхаа хувьд ч юм бас нэлийн драматай зохиол. Тэгээ бас заримдаа философийн хийж байгаа. Яг нөгөө нэг эмэгтэйчүүдийн одоо эрхийн тухай, асуудлын тухай одоо маш их одоо зоригтойгоор дуугарч гаргасан. Одоо Симон де Боварийн энд бас нийтлэгдсэн дайвар хүснэ, Мэришний Вулфийн өөрийн гэсэн өрөөгийн номод байгаа л да. Яг тэдэртэй адилхан тийм нэг одоо философийн тэр одоо нэг эмэгтэйчүүдийн эрх чөлөөний дуу хоолой болсон гэдгийн эрхэд ёсны юу юм чи тийм үү. Тэрнээс нэг тийм чөлөөлөгдөх дуу хоолой болгож битсэн философик маягийн бас бүтцүүдтэй тухайн үед яагаад энэ гарч ирсэн дуу хоолой болсон гэдэг дээрээс дөөрөөлөөд одоо яагаад одоо тийм зоригтой хүчтэй эмэгтэй хүн болгож одоо бийжүүлж чадах вэ гэдэг л тэр зүйлийг л одоо гаргаж ирсэн. За тэгээд энд нэг хэсүүлчд гэдэг бас ном байгаа. Тэгэхээр Ольга Токарчук гэдэг одоо өнгөрсөн жил тий Нобелийн утга зохиолын шагналд хүртсэн бас зохиолчийн хэсүүдэлчд гэдэг бас хамгийн алдартай армонуудынх нь бас нэг байгаа л да. Тэгээд ерөнхийдөө яг хэсүүлчдийг эхнээс нь ингээ уншиж явахаар нэг тийм философийн хэсэг уншиж байгаа юм шиг санагдана. Монголын тухай бас нэг цухас дурдаг ч юм монголчууд ч гэдэг ч юм уу тий. Тэгээ өөрөө ингээ түүхээ өгүүлж яваад дараа нь аялах явцдаа явж байгаа тэр одоо элдв ан амтан аратан газар орон тий нууцлаг одоо зүйлстэй таарч байгаа тэр бүхнийг одоо ингээд одоо эссе маягийн уран сайхны одоо эссе маягаар тэгтээ энэ ч одоо уран зохиолын армун шүү дээ. Тэгтээ тийм бичлэгийн нэг цаатлын тэр мөн чанар хэлбэр нь болохоор тийм нэг философийн эссе юм шиг тийм нэг бичлэгийн тийм сонин агуулга тэр байдлаар одоо бичсэн тийм армун. Пико мөнгө шиг те маягийн номнууд бас
нэлээ орох хэрэгтэй байсан юм болов уу гэж зүгээр би айгу бодогдсноо л хэлж байгаа шүү. Бүхэл төрөл зүйл болгоноос нь байгаа. Тэгээд төрөл зүйлийн маань сонголтууд өөрөө тухайн хүнд ямар ч одоо мэдрэмж авсан, ямар ч мэдрэмж амсан тэр бүхнийг нь хөглөх, ухаарлах, хайрлах ингээд бүх сэдвүүдийг хооронд нь агуулсан, одоо багцлсан тийм байгаа болохоор сонголт маань ер нь бас нэлээд сайн болсон байх гэдэгт ер нь итгэлтэй байгаа. Зариг өгөх номууд гэхээр заавалчгүй те одоо сайхан түүхээ халбгүй байхгүй юу? Одоо Голдны Гешагийн дурсан ч байт юм уу те. Одоо яг өөрийнхөө тэр нэг үзэл бодлын ч юм уу эсвэл хийжсэн тэр хим хэмжээндээ ингээ баригдаж автагдсан ч байт юм уу. Тэгэхээр яг уншаад үзэх хэрэгсэн тэр тийм байдлаар одоо ингээд Саяка Мурата гэж зохиолч одоо тэр нэрийн дэлгүүрийн эмэгтэй ч байт юм уу гэд яг тиймэрхүү номнууд бас нэрлэгдсэн байгаа. Нэрийн дэлгүүрийн эмэгтэй гэд Японы зохиолч Саяка Муратагийн зохиол 2016 онд гарсан. Англи хэл дээр бол 2018 онд гарсан зохиолыг Такта Publishing 2019 онд хэвлэж Монгол уншигчдад хүргэсэн. Тэгээд дэлхийн 30 гаруй орны хэл дээр орчуулагдсны нэг нь одоо ингээд Монголд ингээд орчуулагдаад гарсан. Тэгээд зохиолч маань болохоор 79 онд төрсөн одоо 43 настай зохиолж байгаа. Тэгээд зохиолоо бичгтээ 36 настай айгу залуухан байсан. Тэгээд яг бүр 4-р ангиасаа бага сургуулийнхаа 4-р ангиас зохиол бичиж эхлээд гараараа тэгээд ээж нь нөгөөний зохиол бичих сонирхлыг нь дэмжиж багшид шав оруулж ирсэн гэдэг. Тэрнээс хойш 2003 онд хамгийн анхны ар маань бичээд 16 онд гарсан нэрийн дэлгүүрийн эмэгтэй бол 10 дахь ар маань. Тэгээд бас англи хэл дээр орчуулагдсан хамгийн анхны ар маань байсан. Тэгээд Акутагавагийн шагналыг хүртсэн, аюу нэр хүндтэй шагнал хүртсэн. Дээрээс нь зөвхөн Японд одоо бүүн болсон биш дээ. Дэлхийд дахинд аюу их шууган тарьж зөвхөн Японд 1.5 сая хувь борлогдсон гэдэг баг. Тийм яг энэний учир нь болохоор маш орчин үеийн асуудлуудыг хөндөж гаргаж бичсэн. Аюу тийм тагтаршсан тийм одоо чигжүү нийгэмд өнөөдөр хүнд нийгмээс ямар дарамтууд ирдэг вэ? Ямар одоо тулгаан шаардлагатууд ирдэг вэ ч юм уу те, ямар хүнийг яг энгийн нормал хүн гэж хэлээд идэм бэ те. Тэр болгоныг яг жоохон шүүмжлэл байдлаар гаргаж бичсэн гэх юм уу. Тэгээд зохиолч өөрөө одоо 36 настай байсан мөртлөө бас гэр бүлгүй хүүхэдгүй тэгээд нэрийн дэлгүүрийн эмэгтэй гэдэг зохиолыг бичгтээ өөрөө бас 10 хэдэн жил нөгөө 24 цагийн дэлгүүр одоо манад байгаа CU G25 тэр тим дэлгүүрүүдэд аюу олон жил ажилласан юм блэ цагаар. Тэгээд тэр нь яг зорилго нь юу байсан бэ гэхээр тэндээс нөгөө хүмүүсийн байр байдлыг ажиглаж аваад тэгээд зохиол бүтээлээ цагийн ажлаа дуусныхаа дараа бичдэг байсан. Ихэнх зохиолууд нь одоо энэ нийгмээс ирж байгаа хүлээлт, тулгаан шаардлагатуудад нийцгүй байгаа тэр хүмүүсийн тухай бичсэн байдгийн дотор болохоор яг энэ жагсаалтайгаа холбоод ярих юм бол нэрийн дэлгүүрийн эмэгтэй бол ялцчихгүй нөгөө нийгэм эмэгтэй хүнээс юу хүсэж одоо тулгаж шаарддаг. Тэ эмэгтэй хүн ямар байх ёстой гэж эргэн тойрны хүмүүс одоо тулгадیں۔ Тэ тэр асуудлыг айгүй хүндсэн. Тэгтээ хажуугаар нь зөвхөн эмэгтэй хүн биш, эрэгтэй дүрдэн ч гэсэндээ тулгарч байгаа асуудлуудыг бас айгүй сайн гаргадаг. Зөвхөн Японы асуудал жишээ нь ингээд бүр дэлхийд дахны залуу үеийнхний тулж байгаа асуудал одоо манад ч гэсэн байгаа шүү дээ. Тэ жишээ нь 30 гарсан эмэгтэй бол гэр бүлтэй байх ёстой, хүүхэдтэй байх ёстой, сургуулаа төгссөн байх ёстой, ажилтай байх ёстой, нэг тийм тодорхой хүн болоод төрсэн бол дараагаас нь төрсний гэрчлэгийг авдаг бол дараа нь бид нэр гэрэлсний гэрчлэгийг авдаг, жолооны үнэмлэх авдаг, диплом авдаг гэдэг ингээд тэр нийгэмд одоо таарч тохирохын тулд өөрийнхөө хүсээгүй замаар ч гэсэн явдаг, өөрийнхөө үзэл бодлоос няцдаг ч юм уу тий. Тэрийг одоо айгу хурцаар ингэж гаргаж бичсэн. Гэхдээ энэ бас тэгж бичгтээ бид нар нийгмээс ерөөсөө тийм ангид тусдаа одоо нийгмийн бүтээгдэхүүн байхгүй байх зам байхгүй гэдгийг бас айгуусаа харуулсан болов уу гэж боддог. Маш юм дүрм журмын дагуу явж байгаа энэ нийгэмд яг өөрийнхөө амьдарч чадчих нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаж чинь хаан жаргалтай байгаа өөрөөсөө асууж чадчих нь үуч гэдэг юм уу. Тиймэрхүү асуултууд айгу их гарч ирэх баг. Тэгээд надаа номныхоо үйл явдлаас илүү зохиолж байгаа амьдралаас өөрөө айгу эмэгтэйчүүдэд урам зориг өгөх юм шиг санагддаг. Дөнгөж одоо 30 гаруй насны эмэгтэй тэр хэмжээний амжилтанд хүрээд тэгээд туртаа амныхаа төлөө 10 хэдэн жил одоо тийм нэр алдартай зохиолч болцсон байгаа ч гэсэндээ
цагийн ажил хийгээд зохиолоо бичдэг. Тийм байсан нь бол одоо миний хувьд, уншигчийн хувьд ирээдүйд бас ингээд бичих хүсэлтэй хүний хувьд ч гэсэн айгүй хурам зэрэг өгч байсан. Хүн болгон өөрийнхөө нэрийн дэлгүүрийг олох болтгойч гэдэг юм уу. Тиймэрхүү нөгөө нэг айгүй нөгөө комментууд ирж исэн. Тэгээд намнаас айгүй гоё ишлэлээд өгөх гоё. Хэрвээ нийгэмдээ ан маань үзэлцээд одоо дур зоргоор явахыг хүсэж байгаа хүн бол тэндээс ирж байгаа тэр дарамт чахалтыг, тэндээс ирж байгаа тэр зовлон зүдгүүрийг бас ингээд өөрөө дааж явах хэмжээний чадaltaй байх хэрэгтэй. Тэр санаа нь бол айгүй таалагддаг. Тэгээд залуучууд ч гэсэндээ ийм шалтгаанаар нэрийн дэлгүүрийн эмгтийг уншдаг байх гэж бодож байна. Хийсэн юмаа хүнд хүрэх гэж хийдэг болохоор аль болох халуун хүнд хүрээсэй. Тэгээд уншигчид өөрөөхөөрөө авах юмаа аваасай. Тэгж л хүсэж юм. Тийм болохоор хийж байгаа ажилд баярлалаа. Хүн те уйлдаг инээдэг дуулдаг бүгдээрээ л адилхан болохоор дандаа л урам зоригтой, дандаа л нийгэмд манлайлагч хүчрхэг байгаад байдаггүй. Янз янзын л мэдрэмжийг уран зохиолоос намаас бүгдийг нь л нөгөө нэг авч явах ёстой болохоор энэ байдлыг шигсэн бид нар бас бүгдийг нь л тэнцүү ер нь нэлээ харгалзаж үзэж гаргасан. Тэндээс та өөрөө авахыгаа авч хаяхыгаа хаяа. Тэ тэндээс өөрийнхөө бие хүчрхэг эмхтэйг одоо нийтэх ч юм уу. Тэгээсээ л хүсэж бас авсан байгаа. Тэгэхээр бүгд яг тийм сайн. Магадгүй нөгөө нэг сая түрүүн ака хэлжсэн те. Энэ нөгөө баяр ёслол болохоор ямар ном авч хин нэгэндээ бэлгэлгээ мэддэг бол магадгүй энэ номууд бол хамгийн сайн сонголтууд бас байж болно шүү гэдэг бас хэлмээрэн те. Өргөст модны дууч шоу бол өнгөрсөн 100-ны сүүл хагаст тийм ээ одоо Европт асар ихтэй шоугаан дэгдээсэн. Учир нь одоо энэ дээр хүмүүс шашин, хувь хүний амьдрал, хайр дурлалын тухай 3 одоо цаг үеийн эмэгтэйчүүдийг 3 үед төлөөлөл ингэж байж одоо Пиаг, Нэги бол энэ зохиолын гол дүр эмэгтэй. Тэгээд түүний охин Пиаг бол одоо нэг хүүтэй. Тэр нь бол одоо бас нэг тийм эр хүний амбицийн асуудлаас болоод амьдрал нь бүтлгүүцсэн. Сонголтын дээр одоо тэр эр хүн бол сонголтын дээр бас одоо бодож одоо тэр одоо улс төрийн амбицаа хөөхөр шийдсэн байдаг. Гэтэл одоо гол дүрийн эмэгтэй Нэги бол чин үнэнч одоо тэр хайр, Ральф гэдэг цаахан залуу лантны хайр дурлалын холбоотой болсон. Гэвч Мэгигийн хувь тавилан бол насан туршдаа түүнийг хүлээх, сэтгэлдээ хайрлах ийм л одоо золгүй гэмээр юм шиг нэ. Нөгөө талаар асар юм сэтгэл зүйн хүчрхэг байдал илэрсэн ийм зохиол байж байгаа. Сэтгэл түгшэм тэгсэн мөртлөө тайтгаруулам, догдлуулам, тэ ойлуулам бүхэл тэр одоо өнгө аяс тэр хүүхний түүхээр дамжигдаж өгүүлэгдэж одоо явдаг тийм зүйлүүд байгаа. Дээр нь юм чинь одоо тэр 90 хэдэн онд хахад үндэсний телевизээр 4 ангит кино гарсан. Sometimes, Mary, I think you know me better than I know myself. I'm certain of that too. Do you ever wish that you could go out and see the world? I'm a priest, we Maggie. I must go where the church sends me. Yes, Father. I understand. Ямар гоё хөгжимтэй юм бэ гэж би бодож ирсэн тэр кино. Тэгээ сүүлд нь бас YouTube-ээс ингээд харахад үнэхээр одоо гайхамшигтай хөгжмүүд ингээд явдаг гэдэг. Яг тэр мэдрэмжийг яагаад найруулагч тэгж хийсэн бол доо гэж бодсон чинь яг ингээд уншаа явж байхад үнэхээр тэр одоо хүний амьдралын тэр хөгжмөлөг зүйлүүд энэ дээр одоо нэвт одоо шингэсэн тэр аргагүй юм билээ гэж одоо уншигчийн хувьд бол бодсон. Nothing is so good it lasts eternally. Perfect situations must go wrong. Амьдралын гоо сайхан гэдэг бол үнэн чар юм уу? Тийм учраас би залуу эмэгтэйчүүдэд урам зориг өгөхөөр сонгогдсон байх гэж ойлгож байна. Тэгээ Jenny Gerhardt Мэги хоёрын хувьд бол тун төстэй амьдрал одоо туулж байгаа. Эр хүний амбиц гэдэг бас байж болохгүй зүйл биш байхгүй юу? Тэр хүн одоо Ральфийн хувьд бол шашны тэргүүн болох том амбицтай. Ягаад гэхээр зэрэг одоо тэр эдлэнгийн эзэн болохоос эхлээд хувь тавилан тэр тал руу шийдэгдэж эхэлсэн. Тэрлүү зорьсон. Тийм мэдээж Ральф бол Мэгиг чин үнэнчээр хайрлсан. Ральф үнэхээр цэвэр ариун юм залуу байсан болвол те энэ ном одоо ийм сайхан ном болж чадахгүй байсан. Шашныхаа эсрэг тэр Мэгиг хайрласнараа үнэхээр одоо тийм гайхамшигт хайрын түүх болж чадсан юм ном байхгүй. Амьдрал ингээ өөрөө чин ариун шударгуу гэж ганцхан зам байхгүй. Туулна гэдэг бол гайхамшигаас өөрийнхөө зүгээс амьдралыг ойлгосон мөн чанар нь энэ эмэгтэйчүүдийг гойж өгсөн. Тэр эмэгтэйчүүд бол хамгийн хүчрэг тэр хүч болвол тэр хайр нь. Тэгээд эндээс урам зориг авна л гэж би бодож байна. Ягаад гэхээр зөв эмэгтэй хүн болгонд тийм хайр биш үү? I know him so Жишээ оюун тарихаа ингээ байнга тий
урлан бүтээж ингэж явж ийж л одоо хүч хэрэг байдаг тэмүүлдэг хүн төрөлхтөн боловсролыг чухалчилсныхаа хүчинд урагшилсан тий грекийн одоо мэрэгдээ шүтснийхаа хүчинд тий маш агуу түүхтэй уулсан бас болж исэн ч гэдэм үү тий боловсролыг чухалчлах үүднээс бас хувь хүний хөгжлийн номууд маань яг ингэж гисэн тийм номууд. Тийм тэгээ нөгөө талаасаа бас тэгэл нөө харгалдуулж байгаа юм л да. Одоо ингээд Манрагийн сайн бүсгүй хайр, айлыг арьсан үнэтэй мадана тий Алексиулийн халуун шичлаач сэтгэл гэдэг одоо уран зохиол юм номууд маань байна. Тэгэнгүүт уран зохиолыг бид нэр яг боловсрал олох гэж уншдаггүй хэрэг айгүй эргэлзээтэй. Тэг мэдрэмжээ хөглөх гэж илүүтэй уншдаг. Боловсрал эзэмших гэж уншдаггүй байгаа. Тэгэхээр яг ингээд нөгөө нэг эмгтэй дөрвтэй эмгтэй бус зохиолчдын бичсэн зарим ингээд бүтээлүүдийг сонголт оруулна гэхээр яг одоо монгол хэл дээр шинээр орчуулагдсан. Яг одоо Мунро бол өөрөө амар том өгүүлгийн мастер. Тэнгүүт яг бичсэн одоо нэг гоё туужин ч юм уу сайн бүсгүй хайр байдаг. Сайн бүсгүй хайр бол одоо тэр өөрийнх нь тэр нэг төсөөллийн одоо чанар байна. За арьсан өрөмтэй Мадана бол үнэхээр тодорхой тийм Мария Пудр гэдэг тэр эмэгтэй Эфенди хоёрын хайр сэтгэлийн тухай харна. Гэхдээ тэр Мария Пудрийн тэр хоёрын тэр дунд урсж байгаа тэр хайр тэр романтик байдал яг л бидний нөө амьдрал тохиолдол хүмүүс хагцаж үзээгүй ч юм уу энэ хорвоогоос сорвигүй буцдаг зүрх гэж үгүй гэдэг шиг л те тиймэрхүү байдлыг бас энэ армоноос аваасаа тийм гоё нөө мэдрэмжээр хөглөөсэй те арьсан үнэтэй Мадоннаг бол уншаад дууссан. Тэгвэл миний эргэн тойрны ихэнх хүмүүс амар ингээ хоосроо жоохон хэцүү давчтаач те жоохон тэгээд авах махын ч юм уу тиймэрхүү эм оруулаад байна. Зарим талын тийм нэг мэдрэмжийг аваасаа те тэрнгээрээ магадгүй өөрөө гоё хөглөгдөг ч юм билүү те мэдрэмж хүлэх шиг гоё тийм үнийч байх тийм хайр дурлалаа учрах тийм бүхэл охтууд одоо хүсдэг хэлгүүдээ те тэрийг бас номноос авч уншиж гоё мэдрэх ч юм уу те тэр одоо бүгд л одоо тэгээд яг амар азтай айгуу гоё тэгээд хайртай нөхрөө анханасаа олоод ингээд цуг хамтын амьдрал үүсгэж байгаа хосууд байгаа зарим нь бас салж нийлж байгаа зөндөл тохиолдлууд байгаа тий тэр үед одоо хагцлаас өөрт нь амар хэцүү санагдаад тий яг тэр мэдрэмж нь бас хаана байна гэвэл арьсан үнэтэй Мадонно дээр бас би байдаг гэж боддог бас солонгон цувралуудаас бас ийм мэдрэмж хөглөхгүй ном мэдрэмж хөглөн гэдэг өөрийгөө бас зарим тохиолдолд ойлгодгүй штэ тэр үед ч гэсэн яг тийм баримжаа авах номод ч биш магадгүй тий хүний сэтгэл угаасаа л мэдрэгддэг олон зүйл ном бүтээл дээр байгаа ялангуяа уран зохиолтой тэгээ магадгүй бас ирээдүйд ном бичиж тийм ээ бас ямар нэг юм бичээ гэж бодож байгаа хүмүүс ирж болно шүү дээ. Юм бичиж чаддаг болохын үндэс нь бол ном унших шүү дээ. Хичнээн олон ном уншин тэр хэмжээгээр хүн илүү сайн бичих боломжтой. Ном бага унших тусмаа тэр хүний бичих хүрээ хомигдмолж ичгэн тийм ээ тэлж чадахгүй тийм ээ. Тий яг тийм Америк одоо уран зохиолын одоо шүтээний нэг Волкнер байна л да тийм. Волкнер бол ерөөсөө байнга унш. Тэгээд бичиж битсэн чинь таалагдахгүй бол цонхоор гараад чулуучих гэж байна шүү. Тэгээд дахиад унш дахиад бичих гэдэг шүү ерөөсөө. Тий уншиж нь бол ерөөсөө сайн бичих үндэс байхгүй. Одоо энэ 50 цувралыг нэрлэлчмүүд биднээс яагаад гэсэн асуултууд айгүйх ирнэ. Энэ дээр та нараа яаж хариулна гэж бодож байгаа вэ? Тий ерөнхийдөө энэ дээр болохоор ингэж байгаа. Тухайн нэг одоо эмэгтэй хүмүүс ч юм уу одоо уншигч ч юм уу тий ер нь одоо заавал одоо яг нь бид нар үгүйсээ эмэгтэй гэж үгүйсээ сэдв гарах концепц үүсгэж явж байгаа л да. Тэгэхээр ерөнхийдөө хаа тэдний уншаар ингээд одоо аялал маял гарах ч юм одоо ч хүүхдүүд их аялдаг болсон зүгээр ганцаараа гэртээ сууж явах ч юм гээд ямар ч нөхцөлд бас тий энэ номнуудыг аль нэгийг сонгоод уншсан өөрт нь бас одоо ихэнх номууд нь намуухан гоё тийм тайвшрал бэлгэлэх болов гэж бодож байгаа. Заримаас нь бас одоо ингээд суралцах болов гэж бодож байгаа гэдэг ингээд уншигчийн хувьд ялгаатай байж болох тэр хэмжүүр сонголтын одоо бүхий л нөхцөл тэгээ бүхий л одоо тэр яагаад гэдэг асуулт нь тэгээ яагаад тэр номыг оруулаагүй ингэдэг асуулт бас ирнэ шүү дээ. Тэрэнд ерөнхийдөө ингээд одоо эцсийн хариулт өгөх байдлаар шууд ингээд бүгдийн төрөл зүйлээс нь одоо багцсан. Тойр ингээд яг ингээд санал болгоцсон жигсаалтын номуудаас ер нь хэр их уншиж байсан ба. Одоо жишээ нь нэг юм жигсаалтууд гардаг штэ. Тэр жигсаалтууд номуудыг ер нь хэр барьж байсан ба. Чи ихлээ ярьж. Би яг нэг одоо хүмүүсийн яг нэг утга зохиолын ажлын ангийг төгссөн болохоор яг нэг утга зохиол судлаач өмчлөлийн тий академик боловсрол төрөнд ажиллаж байгаа хүн шүү дээ тий. Тэгэхээр ялчгүй нэг унших ёстой номын жагсаалт гэж цаасаа байдаг. Одоо системдээ тий эртний уран зохиол, Монголын орчин үеийн уран зохиол ингээл тэр болгоныг яг анхнаас нь бариад ер нь уншаад явцсан болохоор тэгээд тэнгууд яг тэрийгэ бодохоор бас ингэ жагсаалтаар ер нь баг хөмөцсөн юм шиг байна. Хөмөцсөн юм шиг байх хэрэгтэй тэр өстой гэх тэрнгээр яг ингэж бас явсан юм шиг байна. Тэгээд ерөнхийдөө жагсаалт ер нь бас нэлээд сайн барь шүү. Яг хойш тул ер нь өөрөө тэгээд
зохиол бүтээлүүдийг судлаад ингээд яатсан болохоор ямар ном уншихаа ингээд мэддэг болсон. Тэгээ ямар зохиолчийн бүтээлийг энэ шинэ бүтээлч гэсэн тий ямар зохиолчийн шинэ бүтээлийг унших вэ? Ямарыг нь би одоо унших байх уу тий? За би Чэзиг гэхэд унших. За Кингийн бол би зарим нэг гоё шедеврүүдийг харна. Тэр хүн өөрөө үгийн бас амар том мастер юм чинь Рампол би уншиж чинь гэдэг ч юм уу нэг иймэрхүү юунуудаа барилуудаа нэг олцсон болохоор хараа авшиг. Гэхдээ яг чагсаалт бол сайн хардаг. Миний хувьд болохоор ер нь бол бидний хүүхэд байхад бол жагсаалт гэж нэх байгаагүй хүүхэд байхад. За оюутан байхдаа би гадаад сурсан болохоор Монголын одоо яг тэр орчинд бас яг байгаагүй л дээ. Тэгээд мэдээж номыг бол бүр багасаа нөгөө хитрхий гэж хэлж болохоор их уншдаг байсан. Уншихаа хизээч зогсоогоогүй, одоо ч зогсоогоогүй. Одоо ингээд нэг номын цагаас солиод утсан. Номын юу гэж тийм байх. Дэлхий дээр ингээ уншлагтаагүй ингээ зарим өвчнүүд Монголд тэгээд тэдний нэг нь ингээ дэлхий дээр ямар ч номын цагаас солио гэж өвч байхгүй хаач яахгүй. Тэ? Одоо анагаах ухааны тийм шийдлийг тийм нэршилж авахгүй. Тэгсэн чинь Монголд байгаад байсан юм. Тэ? Тэгж ярьдэн шүү дээ. Жагсаалтыг бол би хардаг. Жагсаалт дээр нь ямар номыг хүмүүс уншаасаа гэж санал болгож байна. Сэдвчлсэн жагсаалтууд байдаг шүү дээ, тий. За хувь хүний хөгжил гэхэд ийм, уран зохиол гэхэд ийм, дэлхийн шилдэг зохиолууд гэхэд ийм гэдэг ингээд жагсаалтуудыг би хардаг. Тэгээ хараад за энэ дотроос алийг унших вэ гэд одоо сонгож л уншина л да. Бүгдийг нь уншина гэж бол яг ингэж дистаралдан бол одоо хайхгүй. Тэгвэл тэрэн дотроос яг сонгоод ямар зохиолчийн ном байна. Тэ ерөнхий бас нөгөө танилцуулгыг уншин штэ. Тэгээд тэр нь аль нь миний сонирхлыг татчихна. Миний хувьд болохоор яг нэг цаг үеэр миний уншдаг номын сэдв өөрчлөгддөг. Тий. Жишээлбэл одоо яг 90-ад оны өмнөхөн бол би маш их түүх уншдаг гэсэн. Түүхэн уран зохиол уншдаг гэсэн. Тэгээ яг 90-ад оныхоо одоо яг 90 он тий одоо яг бүх юм ингээд нээлттэй болж эхэлж байгаа үед би нууц байсан бүх материалуудыг би хэвлэлд гарсан, номоор хэвлэгдсэн бүх материалуудыг уншсан. Ерөөсө Орос, Монголгүй ерөөсө бүгдийг нь уншсан. Тэгээд тийм боломж надад олдсон. Тэгээд нэг хэсэг бас би детектив зохиолоор их хөвчлөдөг байсан. Агата Кристигийн бүх ботыг уншсан. Одоо тэгж нэг кайф авч ирсэн нэг удаа тий. За ингээд яг ингээд үе шатаараа ингээд миний уншихны сэдв өөрчлөгдөд явдаг. Тийм одоо бол би ерөнхийдөө түүхэн зохиолууд руу, түүхэн одоо ялангуяа баримтат тийм зохиолууд, түүхэн судалгааны зохиолууд руу айгүй их одоо хандаж уншиж байгаа. Айгүй тийм зорилготой унших гэж байна. Тийм зорилготой унших гэдэг бол өөрөө нөгөө мэдээж хэрэг нөгөө уншлагын төвшинч гэдэг юм уу тогтсон хүмүүстэнд энэ бол зорилго тавиач гэдэг юм ингээд сонирхлоо олоод ингээд уншдаг. Яг нөгөө түрүүнд одоо ингээд бүх номыг ингээд уншаад их хэцүү гэдэг. Тэр хүн өөрөө нөгөө ямар ном уншдаг гэдэг нөгөө ном уншаад ингээд явах явц. Одоо жигсаалт хараад уншлаач гэх юм уу. Тэг явц дараа нь өөрөө нөгөө түүхэнд би дурлж яана, дэлхийд дурлж яана гэдэг юм олж тийм шиг байгаа. Энэ номыг бас сонгохдоо хамгийн чухал нь бас нөгөө монгол хэл дээр уншиж болох номуудыг сонгосон гэдэг онцлог байгаа тий. Яг л нөгөө янз бүрийн төвшний уншигчид байх учраас. Тэгээд энэ номууд нь номын дэлгүүрт ядаж байж хайх юм бол магадгүй хуучин ном юм. Одоо худалдаан дээр ч гэсэн байж магадгүй угсаа байгаа гэсэн номуудыг сонгосон. Хэлд орсон хэлээрээ тий уншихын одоо сайхан мэдрэмжийг бас яаж гүйцэх үү тий бас тийм яаж бас ингээд янз янзын унших чинь гоё л доо тий. Яг гоё тийм сайн гоё орчуулгаар сайн редактораар байвал тий гоё сайхан их хэл дээрээ тэр одоо шедевр бүтээлийг өөрсдийнхөө их хэл дээр уншиж гэн гэдэг маань бас маш гоё тансаглал шүү дээ. Тийм тэгэл байх нь тансаглал. Хэдүүлээ тансаглуулахын тулд 50 номыг нэрлэлээ. Тэгээд гол нь эндээс та өөрийнхөө одоо яг сонирхсан чиглэлээ магадгүй нөгөө унших дуртай одоо чиг баримж байгаа магадгүй олоод авна гэж бид итгэж байна. За энэ тэгээ 50 номын тухай дэлгэрэнгүй бас удахгүй бас бүгдээрээ мэдэж авах нэ. Яг бол тэр ном үнэхээр одоо урам зориг ном шүү. Та дахиж хэвлээрэй гэсэн тохиог бас зохиолч бас өгжиж. Тийм тэгээ уншиж маш өөртөө бас нэх бах. Тийм маш олон юм номууд байгаа. Тэгээд 50 ном. 50 номыг одоо нөгөө яг ингээд хүн 7 ногт нэг ном унших юм бол бүтэн жил унших нэг ном бүтэн жил унших номын жигсаалтыг бид санал болгож өгнө гэсэн үг шүү дээ. Үндэсний 32 дахь удаагийн номын баяраар та бүхэнд бас дэлгэн танилцуулгаар бас бэлдсэн байсан. Хараахан танилцуулж амжаагүй ч гэсэн энэ удаагийн нэвтрүүлгээр бас товчхон та бүхэнд хүргэлээ. Чухам яг ямар номууд байсан гэдгийг мэдээж хэрэг номын ертөнц нэвтрүүлгээ цуврал байдлаар үзэж бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Бид нэр удахгүй бас номуудын тухай мэдээллийг сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бас түгээн илүү дэлгэрэнгүй танилцуулах болно.